За орой минь. За өнөөдрийнхөө техникийн зөвлөмжөөр салбар хоорондын гүйлгээг хэрхэн хийх талаар та бүхэндээ тайлбарлана. Өөрөөр хэлбэл cost excel загвар дээр салбар хоорондын гүйлгээг яаж хийх вэ гэдэг талаас нь та бүхэн техникийн зөвлөмж өгье. За салбар хоорондын гүйлгээ гэхээр салбар хоорондын зарлах жиж болно, салбар хоорондын орлого жиж болно. Нэг салбараас нөгөө салбар руу бараа материал шилжүүлэх үеийн гүйлгээ гэсэн үг. За би бараа материалын орлого авъя. Бараа материалын орлого. За аль салбар дээр авах уу гэхлээр за ачлал салбар дээр бараа материалын орлого авна. За гүйлгээний огноо 4 сарын 12-ноор гүйлгээний төрөл салбар хооронд орлого. За өөрөөр хэлбэл энэ ачлал салбар дээр орлого авах гэж байгаа шүү. Энэ дээд талд нь бичигдсэн салбар дээр орлого авна гэсэн үг. За энд харилцагч сонгохгүй энэ зүгээр дотоод гүйлгээ учраас автоматар дотоод гүйлгээ гарч ирнэ. За энэ дээр гүйлгээний орхон дээр нь салбар хооронд орлого авав. За энэ дээр юу гэж хэлсэн болно дөө? Сайн тайлбарласан ч болно. Ямар учиртай гүйлгээ болоод салбар хооронд орлого авч байгаа энэ тэр. За эндээс бид нэр бичгийн цаас дэвтрийн хавцал гэдгээс аль салбар руу одоо аль салбараас авч байгаа зааж гээ. За төв салбараас авч байгаа шүү дээ. Төв салбараас за энийг бас адилхан төв салбараас хэдэн ширхгийг авч байгаа вэ? Бичгийн цаас за 20 ширхгийг нөгөөдгөөс нь бас 20 ширхгийг авч байна гэсэн үг. Энд нөгөө үн ханш тавих шаардлага байхгүй зөвхөн салбар хооронд шилжиж байгаа учраас бараа бүтээгдэхүүний өөрийн өртгөөр нь салбар хоорондын гүйлгээнд хийгдэнэ гэсэн үг. За ингээд мэдээлэл оруулсан бол calculate командыг өгье. Calculate. За өртгөн тооцогдоо гараад ирж байна. Approve. За ингээд саяын гүйлгээ хийчихлээ. За одоо би энэ branch гэсэн энэ тайлангаас салбар хоорондын системийн тайланг харъя. 4 сарын 12-ны байдлаар. Calculate. За ингээд яах вэ? Салбар хооронд хийгдсэн гүйлгээмэл харагдаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 1261 гэсэн энэ салбар руу нийтдээ 40 ширхэг барааг орлогдсон байна. За хаанаас уу гэхлээр 1262 гэдэг энэ салбараас орлого хийгдсэн байна гэсэн үг. Эндээс өртгө нь харагдана, тоо ширхэг нь харагдана. За энэ юун дээр яаж харагдах вэ гэхлээр бараа материалын тайлангийн эндээс харчих дөө. Бид нэр ачлал салбар дээр бичгийн цаас за одоо ингэ үзье. За ингээд яаж чинь салбар хооронд орлого авъя саяын 20 ширхэг бараа материал ороод ирж байна гэсэн үг. За энэ нь болох дээр 12 гэсэн салбараас орж ирсэн гүйлгээ байна шүү гэдэг нь энэ дээр харагдаж байна. За ингээд салбар хооронд дээр иймэрхүү бид зарчмаар гүйлгээ хийгдэнэ. За өөр нэг жишээ аваад үзье. За шинээр нэг салбар нэ байгуулсан гэж үзнэ. Шинээр салбар. За энийг яг хаана байгуулсан гэхөө наадам центр дээр гэж хэлдэг. Тэгээ наадам центр салбар. За шинэ салбар байгуулагдсан. За наадам центр дээр 1265 гэсэн кодтой. За энэ салбар маань өөр ямар нэгэн одоо бараа материал өгөө учраас төв салбараас наадам центр рүү бараа татъя. За төв салбарын үлдэгдэл хэд вэ харъя. Эхний ээлжинд төв салбарынхаа үлдэгдлийг төв агуулгынхаа үлдэгдлийг хараад за энэ дээр бичгийн цаас 1080 ширхэг 530 1250 гэдэг. За бүгднгээс нь 200 ширхгийг наадам центр дээр байгуулагдсан салбар руу шилжүүлэхэд нэг үлдэгдэл энэ улааж харагдахгүй юм байна. За тэгэхээр яах вэ гэхээр бараа материалын орлого за наадам центр дээр за 4 сарын 12-нд гүйлгээний төрөл нь юу ах вэ? Орлого авна. Биш энэ чинь юу орлого? Салбар хоорондын орлого шүү. За тэгээд шинэ салбарын бараа материал шилжүүлэв. За бүгднгээс нь 200 өгье гэсэн шүү дээ. Бичгийн цаас дэвтрийн хавтаас за том харандаа. За аль салбар руу вэ? Аль салбараас авах уу гэхлээр төв салбараас авна. Төв агуулга.
За төв агуулга дээрээс за ингээ авчлаа. За бүгднгээс нь 200 ширхэг. Ингээд шинэ салбараа параметралтай эхлүүлэх гэж байна да. За өртгүүд нь бодогчж байна. Approve. Yes. За салбар хооронд параметрал өгчлөө. Одоо хэдүүлээ параметралын тайлангийн үлдэгдлийнхээ тайлан уншуулах. Энийг системийн хэмжээ. За наадам центрээр уншуулчих. Сүүл байгуулагдсан учраас. За наадам центрийн үлдэгдэл бүгд 200 ширхэгтэй нийтдээ 600 ширхэг бараа сая 1.8 сая төгрөгийн ийм өртөгтэй 600 ширхэг барааг шилжүүлжээ. За гэх мэтлэнгээр салбар хоорондын гүйцэтгэл хийгнэ. За зарлага бол хийж болно бас адилхан салбар хоорондын зарлага хэдүүлээ энийг дараа нь зарлагын гүйлгэн дээр тайлбарлая. Ер нь адилхан дөө зарчим нь. Энийгээ сонголоо. За төв агуулгаас за эсвэл би наадам центрээс дахиад зарлага хий шууд. Салбар хооронд наадам центр дээрээс 4 сарын 13-нд салбарын зарлага, салбар хооронд зарлага хийж гэн. За параметрал төв рүү татав. Параметрал төв агуулга руу татав. За би энэ нэг туршилт хийх гэж байгаа. Туршилт яг таамаг үзүүлэх гэж байна. За бичгийн цас. За энэ бичгийн цасны үлдэгдэлтэй бол төв агуулга наадам центр дээр 200 байгаа. За энийг төв салбар руу татна. Төв агуулга руу. За 200 ширхэг бараатай би 250 гэж оруулъя. За ингээд нөгөө үлдэгдэл нь улайд чинь гэсэн үг шүү дээ. За ингээд татъя. За ингүүт үлдэгдэл хэрвээ хүрэхгүй байвал энд ингээ улайн. Өөрөөр хэлбэл энэ параметрал хийхэд энэ зарлага чинь одоо хийснээр салбарын үлдэгдэл хүрэхгүй байна гэсэн анхааруулга гарч ирж байгаа. Улаад харагдан гот. За тийм учраас би энэ дээр яг 200 190 ч юм уу ингэсэн одоо калкулят хийнгүүт яг одоо бол ингээд үлдэгдэл хүрээд энд бол 10 ширхэг үлдэгдэлтэй гэж харагдана гэсэн үг. За гэх мэтлэнгээр салбар хоорондын орлого зарлагын гүйлгээвэл хийх боломжтой. За тэгээд салбар хооронд хийгдсэн за би энэ гүйлгээ хийх үлдээчдөө хийгдсэн гүйлгээнүүд маань VM branch гэсэн энэ тайлан дээр л харагдана. За би энэ тайлан уншуулах. За ингээд яг 1265 руу за ийм бараг татсан. За хаанаас татсан бэ гэдэг 1262-оос татсан байна. Эцсийн мөчид энэ салбар хоорондын тайлангийн энэ дүнгууд яг адилхан байх хэрэгтэй. Энэ 640 640 энэ өртөгтэйг тэнцүү байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл салбар хооронд хийгдсэн гүйлгээнүүд орлого нөгөө талдаа зарлага болоод эцсийн дүндээ бүгд 0 болсон байх хэрэгтэй. За энэгээр хэдүүлээ салбар хоорондынхон гүйлгээг хянаа явах боломжтой. За ингээд асуулт тодруулах зүйл байвал бидэнтэй холбогдох суугуудаар холбогдож асууж тодруулах зүйлээ асуугаарай. Амжилт хүсье та бүхэнд.